байцгаана уу? Таймцгийн минь сайтыг үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нэргүй сайхан чимэг гэдэг. Би зорчигчийн богоно депод 12 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр миний ажлын өдөртөө танилцгаая. Сайн байна уу? Сайхан амарсан та? За өнөөдөр ажилдаа гарна даа. Таралтаа үзүүлж. Сайхан чимэг. Таралтаа үзүүлж. Өнөөдөр 273 дугаар галт дээр Эрдэнэтийн чиглэлд явна. Би Эрдэнэт чиглэлд явдаг байхгүй. Тэгээ одоо өнөөдөр богооныхаа цэцгэлийг эндээс энэ контороос аваад богоондоо хуваарлах гэсэн. Би өнөөдөр хөдөлмөр аваад ингэж хийж байгаа. Сайн уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. За. Сайхан амраад ирлээ. Ажиллаа авъя да. Ажиллаа авахдаа гаднаас нь техникийн байдлаа шалгаад дотор цэвэрлэгийн үйлчлэлийн бүрэн бүтэн байдлыг бүгдийг шалгаад тэгээд ээлжи хүлээлцээд дараагийн ажлаа би аваад гайгүй гэдэг өчөрөө. Тогтоовч хүмүүсийн за одоо маа үйл ажиллагаанд чинь 273 дугаар галт 12 дугаар байгаа 9-р местэй шүү. За 8 дугаар местнийг цайтай шүү. Цацаагаа аваарай. 25 29. За 25 29 цайтай шүү. 25. За билет шалгалт ирж шүү. Билетээ бэлдээ. Билетээ бэлдээрэй. Интернет билетээ нуцаа гаргаа бэлдэж байгаарай. Нийтийн богонд чинь цэвэрлэгийн үйлчлэгээ тогтмол ойр ойрхон хийж явахгүй бол олон хөдөлгөөний буусах үйл ажиллагаан дээр хүмүүс халтарч унах боломжтой аюулгүй байдлыг сайн хангаж. Билээ өргөөрэй гэж. За би энэ аваач. Хоёр хоног явчихад одоо буулаа да. Зам ер нь хүүтэн бай дохио хооронд л чих хайрагдчихсан шүү дээ. За нэг 5 минут сууж аваад хоёлаа. Уруулаа цайгаа уучаад. Тэгээд галаа идаа. Гал өмөрчээ. Галаа идаа. Би ч одоо 12 жилийн өмнө ажилд авах орохдоо шигшиж гал төлдөг байлаа шүү дээ. Тэр үед чинь түүхийн өмч төлдөг байсан. Одоо бол харьцангуй яг шахмал төрш харьцангуй шигшүүлээд байхгүй ч гэсэндээ. Чанарын хувьд бас жоохон тийм утаа гэр одоо ажилласаа буугаад гэртээ харихаар чинь толгой өвдөд энэ утаанд нь за ихчээ би альч. Утаанд айгүй хордноо. Би ч уг нь багш мэргэжилтэй хүнтэй багшийн сургуулийг төгссөн бага ангийн багш мэргэжилтэй. Тэгээд багаасаа ер нь төмөр самд орё гэж боддог гэсэн. Тэгээ нэг богоон цугаал гой форм өмс ихч нарыг хараад ингээ малгай залгаан амар гоё дончтой тэр үе ихч нар ч овцмараа гоё өмсдөг гэсэн. Тэгээд хүүгүүд ахаасаа ахуулаад ер нь богооноор их явдаг байсан. Тэгээд ийм гоё дөрөв туц өмсөд богоонд ажилд орох юмсан гэж боддог байсан хэрнээ багшийн сургуульд ороод багшийн мэргэжилт төгсөөд
Тэгээд мэрэгчлэрээ одоо ажиллаагүй тэгээд ер нь бодож явсан болохоор тэр юм санан төмөр замын сургууль 1 жилийн курст ороод одоо тэгээ 2.5-аар дахиад техникчийн сургуулийг төгсөөд одоо би дахиад инженерт бакалаврын инженерт дахиад инженерээр одоо хичнээгэр сурж байгаа. Одоо ирэх хавар төгснө. Тэр нь сурч чадахгүй гэдэг. Төмөр замдаа би дуртай, өөрөө дуртай миний сонгосон мэргэжил учраас. За энэ зорчигч маань хаалгатай ойрхон байсан болохоор нэлхүүхтэй болохоор одоо ингэ шилжүүлж байна. Купе богонд дарга нүүлээ шилжүүлээд хүүхдийг бас дааруулчихгүй гэл. За зөндөө ачаатай юм шүү дээ. Харин нилээ хичээтэй. За тэнд та хэд яасан бол дээр унтуулж болохгүй шүү хчээ. Энд чинь унтчихно. Тий. Дээр местэн дээр унтуулж шүү дээ. Нэлхүүхтэй буюу жирэмсэн ээжүүдэд зориулсан хүүхдийн юм хамгаалтын манеж зүүж өгдөг болсон. Ядаж цайгаа уугаад тавтаа сууж байгаа цайгаа уугаад хүүхдээ хамгаалчаад тийм ээ. Бидний ажил чинь ээлжээр ажиллаж байгаа. Тэгээд одоо ингэ өөрийнхөө ажил хугацаанд цахилгаан самбараа сайн хянаад явна. Тэгээд цахилгаан самбар чинь гэмтэл гарах юм бол тохиолно. Тэгэл одоо энэгээрээ л богоно оншин шүү дээ. Энд одоо манай богоны бараг чагнуур гэсэн үг байхгүй юу? Хөлдөд байна уу? Ер нь гайг байна уу? За. Тийм ээ. Тэг дөрөх юм байна. Түрүү нөгөө өглөө угаахтаа жоохон мөстөлсөн байна уу? Бүзэж доошоо дараад голоо. За. Ер нь нодлон гэлтгүй би жил болгон цагаан сараар ажилдаа таардаг шүү дээ. Ажилдаа таарахтаа битүүний урд өдөр аав. Тэгээд шинийн 6-7-нд буужсан. Хүүхдийн маань төрсөн өдөр ажилдаа явж байгаа их болно. Тэгэл одоо хатуу графиктэй юм чинь явахаас өөр байхгүй. Цагаан тохоо өгч шөнийн цагаар гэрлэр цагаан тохоо өгжөөл зам цаадгүй хүн байхгүй. Хөдөлж болно явж болно гэсэн тохоо байхгүй. Өдөр чи дарцгаараа тохоо өгчин. Шөнө бол гэрлэр улаан гэрлэр өгвөл одоо босгод бэлэн биш байна гэсэн үг хүнтэй. Хүн бууд сууд дуусаагүй юм уу? Баяртай. Болгоомжтой байгаарай. За. Өө энэ хүүхд нүцгэн бууж ирж байгаа юм уу? За болгоомжтой байгаарай. Бариулаас бариад байгаарай. За бариулаас бариад болгоомжтой байгаарай. Миний амьдралын үзэлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Алтан шар зам үзэлтэй байгээ.